онцлог өдрүүд. Өнөөдөр рентген туяа үссэн түүхэн өдөр. 1895 оны 11-р сарын 8-ны өдөр Германы физикч Wilhelm Conrad Röntgen туршилтын өрөөндөө санамсаргүйгээр үл мэдэгдэх туяаг илрүүлжээ. Тэр үүнийг юу болохыг сайн мэдээгүй тул X-ray буюу үл мэдэгдэх туяа гэж нэрлсэн байна. Туршилтын явцад рентген эхнэрийнхээ гарын ясыг гэрэл зургаар буулгаж чадсан түүхэнд үлдсэн анхны рентген зураг болсон юм. Энэ зурагт ясны хэлбэр хурууны бөгж хүртэл тод харагдаж байв. Ийхүү хүн төрлөختөн анх удаа биеийнхээ дотоод бүтцийг мэс сүргэлгүйгээр харж чадсан бөгөөд анагаах ухааны оншилгооны шин нэрэн эхэлжээ. Рентген энэ нээлтээрээ 1901 онд анхны Нобелийн физикийн шагнал хүртсэн бөгөөд түүний нэр өнөө хүртэл рентген туяа хэмээн дурсагцаар байна. Wilhelm Conrad Röntgen би гэрлийг харагддаггүй зүйл рүү чиглүүлсэн төдий. Харин тэнд бүхэл бүтэн ертөнц нугдаж байж хэмээн хэлсэн байдаг. Тэрбээр өөрийн нээлтийг патентлуулахыг татгалзаж хүн төрөлхтний сайн сайхны төлөө үн төлбөргүй ашиглуулсан нь үлгэр дуурайл болжээ. Өнөөдөр дэлхийд даяар өдөр бүр хэдэн сая хүн рентген туяаны ачаар онцлуулж эмчлүүлж байна. Рентгений нээлт бол шинжлэх ухаанд хүн төрөлхтний төлөө гэрэл тусгасан хамгийн тод жишээ юм. Улсын хөгжил шинжлэх ухаанаас ихтэй.